бүр арай дэндүү оройтож ирсэн гэртээ. Тэгээ эмхтэй юм чи хаалаа хийхгүй л болохгүй. Тэгээ манайхан намайг мангар ажиллах хуушур буузыг сажигнуулаад гидсэн арилгаал 5 6 хаал өдөрт хийдэг гэж бодож байгаа хаа. Дааж балч маань мангар залхуу хүн. Гэхдээ залхуу дээр нь цамаа. Гэрийнхаа доотлын дэлгүүрээс шууд залхуурангуудаа Монгол борцтой гуралтай шүлгээд ийм талын Монголын гойшуулхлаар аваад идчихээ гэдээ авчлаа. Өмнө нь би ер нь эднийхийг яг нөгөө залхуурсан үед аваа хэрэглэждэг байсан байхгүй юу. Тэгээ та эдтэй бас над шиг залхуу гэрнээ сайхан монгол шүлээ идмээр байгаа хүмүүс хэрэгтэй ах таа гэж бодоод. Энэ 8 хүнийх нөхөр өтгөр хоёулаа бүр 4 5 хоол хийгээд идчихтэй ба бүгдийг хэрэгж барахгүй. Зүгээр энэ өнөө оройдоо пад. Гадаад мадаад явхад нэрээ айгу амар идэв штт. Жирэмсэн үедээ хөөрхий тэгэл борцтой гуралтай юм гомдтой шүлээ аваа явчихад. Нөгөө монгол хоньны малын маха сансан үед зүгээр хөс шихраал нүднээс нулимс гардыг штт яг. Хоол аваа явахаар те. Борцтойгоо бэлэн ногоо сонгонтойгоо болохоор тэгээ өөр юу ч хийхгүй ингээд буцалгаал. Үнэр нь бүр ямар л тасархай байна. Толгойн өвчин намдаагаад хурдан хоолоо идэ өсчлээ. Өстө сайхан байна. Хөөс гарч явж шүү. Монгол хоол маань ингээд сайхан шүү. Гэтэ бүр сая хэдхэн минутанд бодоод өс чичрээд орж ирсэн чинь баг ингээд хоол бэлэн байгаа юм шиг. Бэлэн өстой гоё байна. Талын Монголын хамт олондоо баярлаа. Бэлэн хоолыг минь надад хийгээд өгсөн бэлтцэн байсан баярлаа. За тийм миний одоо энэ авдаг лавшаа гом маань шүү дээ. Миний төрөүний нөгөө том савлгаатай ч эсвэл нөгөө энэ тэнд авч явах шууд энэ плетик энэ дээр тавиад ингээд буцалгаж идэж болдог юм. Буцалгадаг савтай ч байдаг. Би энээс бас сая хэдэн ширхэг авчлаа. Амар юм аа гээд. Яраа бэлэн гом шиг. Одоо бэлэн гомны оронд бол ийм монгол борцтой гом лавшаа шүлээ идэж бол бас илүү амар агац. Хурдан хэдхэн минутанд ингээд бэлэн хоол. Тэгээ хамгийн гоё нэ штэ. Гурил штэ одоо миний нэрж байгаа. Гом нь энэ ингээ Монгол Улаанбаатарын гурил заяа. Борц нь болохоор Монгол үхрийн борц. Давс нь болохоор шүдэн уулын жамц давс заяа. Энэ сонгон ногоо нь болохоор ингээ Монгол сонгон гэ боддоо. Гоё агац тээ. Амттай шимттэй эрүүл. Гэхдээ нэрээ Монголын маань амттай шимттэй эрүүл бүх юм орсон байгаа байхгүй. Бүх юм нь сайхан Монгол борцтой шүл маань яг энэ талын Монгол брендийнх нь ингээд 11 төрөл байд юм байлээ. Миний хувьд бол ингээд оройтож ядарсан үед гэртээ ч идчихэн энэ бол бүр ингээд савтай тавиад те уцалгаад ингээд шууд тогоо могоогүй үед чанаад хөдөө гадаа хээрийн гал дээр тавиад ч идэн гадаадад аяллаар явж явахтаа ч ингээ аваа явчин нэрэ үнэхээр амар юм байна да гэж одоо л байж гин. Гүй нэрэ өсвөр насны хүүхдүүдээ миний хөө бэлэн хоолоогоо буцалгаад идчихгээд хоол хийж чадахгүй үедээ хийлгүүлчих. Ирэхэд хүүхд маань ч гэсэн хоол дорн болгоцсон байхаар байгаа байхгүй. Бүх юм нь яг энэ гоё Монголын эрүүлийн араа гурил гом мах сонгон бүгд Монголынх нь яг талын Монгол гэд нэртэй байлээ шүү. Би бол гэрийнхаа доотлын дэлгүүрээс авсан хүнсний дэлгүүрүүдээр байгаа хөө манайхаа.